байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Амлсан ясаараа жирэмсний 2 дахь 3 сар буюу 13-аас 27 хоногийн талаарх үйл явц процессыг та бүхэнтэй хуваалцахад бэлэн болоод байна. За тэгээд энэ үе бол харьцангуй тайван хүүхдийн маань хувьд ч тэр ээжийн маань хувьд ч тэр их хөдөлгөөн байхгүй тийм үе байгаа. За тэгээд энэ хугацаанд болохоор хүүхд маань мэдгэдэггүйц одоо гиз маань томорж эхэлнэ. Тэгээд хүүхдийн маань хөдөлгөөн ээжэд мэдэгдэж эхэлдэг үе байгаа. За тэгээд миний хувьд гэх юм бол 19-оос 27 хоногтой хүүхдийнхаа хөдөлгөөнийг мэдэрч эхэлсэн. За тэгээд бусад ээж нарын маань хувьд ингээд судлаад үзэхээр зарим нь 23, 24, 25 хүртэлх 7 өнөөдөөс мэдрэхгүй тохиолдлууд бас байдаг юм байна лээ. Тэгээд бас төвчээртэйгээр хүлээгээрээ. За тэгээд энэ хөдөлгөөнийг мэдрэх тэр мэдрэмж гэх юм бол тийм маш гайхалтай, тийм сайхан нандин мэдрэмж байсан. Тэгээд хамгийн анх хүүхдийнхаа хөдөлгөөнийг мэдрэх гэхдээ миний санаанд орсон зүйл гэх юм бол бүр жирэмсэн гэдгээ мэдээд анхны яхагаар үзүүлэх гээд хүлээж байхдаа нэгэн эмэгтэй бас үзүүлээд эмчтэй ярилцчихсэн. Тэгээд цэвэрлүүлэх үү, хүүхдээ ахуулах уу, тэгээд эрсдэл юу байгаа вэ гэдэг талаар ярьжсэн. Тэгээд хамгийн түрүүнд тэр санаанд орсон. Тэгээд тэр эмэгтэй ч гэсэн энэ гайхалтай, энэ сайхан мэдрэмжийг бас авч байгаасай, мэдэрч байгаасай гэдэг тийм хүсэл төрсөн. Тэгээд ер нь ингээ харах юм бол залуу гэр бүл, хосууд маань ингээд үр хүндэлтийг ингээ гэр бүл төлөвлөхгүйгээсээ болоод үлдээд байгаа юм болов уу гэдэг зүйл бас их ажиглагдчихж байгаа. Тэгээд нэлээд хэдэн жилийн өмнө гэр бүлийн сургалтанд сууж исэн. За тэгээд тэр үед тэр лектор багш маань болохоор эр бэлгийн эм бэлгийн эстэй ингээд нийлэхүүд тэр одоо мөчөд үүсээд тэнцээ ам бий болт юм гэдэг зүйлийг ярьжсэн. Тэгээд яг тэр бүрлдсэн тэр амийг бас яг энэ мэдрэмжтэйгээ ингэж үргэлжлүүлсээр байгаад энэ хороо дэлхий дээр бас их гэдэг тэр алдрыг юу нэмэгтэй хүн болгон лавдаг. Тийм учраас яг энэ гэр бүл төлөвлөлт гэдэг зүйлийг айгуу сайнаар хийгээд яг ингээ хүүхд болгон бас эрүүл бодж өсөөсэй гэдэг тэр хүсэл бас айгуу их төрж байсан. За тэгээд энэ үед бас ээж нар маань жин бас нэмэгдэж эхэлнэ, тий хоолны туршил бас магадгүй нэмэгдэж эхэлнэ. Тийм учраас ээж нар маань хөдөлгөөнд анхаараа. За тэгээ ер нь жирэмсэн ээж нар маань 7 хоногт 300-аас 500 грамыг нэмэхэд хангалттай гэж үздэг юм байлээ. За тэгээ тийм учраас ээж нар маань идэж байгаа зүйлдээ их анхаараад аль болох шимт хижээлтэй үр тариа, жимс ногоо идээд тэгээ дуураг болох ногоо маха сайн идээрээ тэгээд таарсан болгоно тэгээ хамаагүй идэх биш аль болох шимт хижээл болох зүйлсүүдээ идэж байх нь чухал юм билээ. Тэгээ миний хувьд гэх юм бол яг 7-7 хоногоор ингээ календар дээр жингээ үзээд тэгээ ингээд тэмдэглээ явдаг байсан. Тэгээд ерөнхийдөө бол хамгийн дээдлэн 700 г-ыг нэмжсэн. Тэгээд харин хамгийн доотлон гэх юм бол 200 г-ыг нэмээ явж байсан. Тэгээд ер нь ингээ хянаад явхад айгуу тохиромжтой юм байлээ. Тэгээд ээж нар маань бас жингээс хянаад 7-7 хоногоор хэмжээд яваасай гэж бас хүсэж байна. За тэгээд 5-6 сар одоо хүүхд маань томорхын ирээр цусан хангамж ээжд маань одоо цусны эргэлт ингээ сайн байх шаардлагатай учраас төмрийн бэлтгэл болон төмөр одоо төмөр агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг ихээхэн хэрэглэхийг зөвлөдөм байлээ. Тэгээд хяналтын маань нэмж болохоор нэмэлтээр төмрийн бэлтгэл бичиж өгч байсан. За тэгээд 5 сартаа эход үзүүлнэ. За тэгээд 5 сартаа эхогоор болохоор хүүхдийн маань хөгжил бүрэн явагдаж байна уу? Яг хугацаанд байна уу гэдэг хяналтыг хийж өгнө. За тэгээд 5 сартаагийн эхогоор дамжуулаад бас хяналтынхаа эмчд үзүүлээд эмч маань бас давхар хянаа явдаг байгаа. За тэгээ бид нар мөн 5 сартаас эхлээд улсаас халамж авдсан байлээ шүү ээж нараа. Тэгээд 5 сартай 27 хоногтоос эхлээд материалаа бүрдүүлээд эмчээсээ бичиг аваад өөрхийнхөө нийгмийн ажилтан дээр очиж өгөөд тэгээд өргөдөл бичээд жирэмсэн ээжийн халамжийн дэвтэр гэж аваад тэгээд тэр нь болохоор төрийн банкн дээр халамжийн данс автоматар нэгдээд явд юм билээ. За тэгээд тэнгуутаа сар болгон тэр халамжийн дансанд одоо 40,000 төгрөг орно гэсэн үг. Тэгээд тэрийг өөр банктай ч юм уу эсвэл төрийн банкынхаа өөрийн хувийн данстай холбоолчих юм бол
шууд автоматар данс руу ч орчих учраас заавал очилж одоо мөнгө авах шаардлагагүй шууд картаараа дамжуулаад авах боломжтой байд юм байлээ. Тэгээд миний хувьд гэх юм бол яг сарын 20-нд материалаа бүрдүүлээд өгсөн учраас тухайн сарынхаа 40 мянгаас 10 хэдэн мянга нь орж ирсэн. Тэгээд ер нь бол сарынхаа ихээр материалаа бүрдүүлээд өгчих юм бол тухайн сарынхаа мөнгийг бүтэн авах боломжтой байд юм байлээ. Тийм учраас аль болох сарын ихээр буюу материалуудаа бүрдүүлээд өгөөрэй. За тэгээд 5 сарынхаа явахад үзүүлэхэд тонустай байна гэж байсан. Тэгээд тонус маань болохоор яадаг вэ гэхээр тонус их байх тусмаа хүүхдийн хүчил төрөвч авч байгаа тэр цусан хангамжийг богдуулаад идэг учраас хүүхд төрөхөд бүтэлт ч юм уу тийм янз бүрийн эрсдэл үүсэх магадaltaй байдаг учраас аль болох тонусыг багасгах шаардлагатай гэж байсан. За тэгээд тонус маань болохоор ээжийн маань сэтгэл санааны байдал, ажлын ачаалал, тэгээд мөн амралт идэж байгаа зүйл мөн агаараас маш ихээр шалтгаалдаг гэж байсан. Тэгээд тийм учраас ээжнэр маань аль болох агаарт гараад идэж байгаа зүйлстэй анхаарад эрүүл хооллолт гэх зэргийг хийгээд аль болох тайван сайн амарч байх шаардлагатай шүү гэдгийг бас хэлмээрээ. Тэгээ мөн бас хүүсийн эрэгтэй хүүхд, эмэгтэй хүүхд гэсэн тэр хүүсийн хүлээлтийг битгий үүсгээрээ. Тэгээ заримдаа ингээд яг хүүсээ мэдхээс өмнө өөр хүмүүс те ингээд гэр бүлийнхэн маань ч юм уу те ингээд хүү юм шүү гэл үгүй бол охин юм шүү яг охин байна яг хүү байна гэдэг ч юм уу те тэрнээсээ хамаараад ээж маань одоо аа маань ч юм уу те тийм юм шүү байна яг хүү юм шүү байна үгүй бол яг охин юм шүү байна гэдэг тийм хүлээлт ч юм уу тийм бат өөртөө тийм итгэлээ үүсгэжтэй. Тэгтэл яг эхоогоор харуулаад хүүсийг хийлгэхэд одоо яг бодж ирснээс эсрэг хүүс хийлдэх ч юм уу те тэнгууд яагаад уг нь хүү байх ёстой штэ ч юм уу эсвэл охин байх ёстой штэ уг нь охин гэж бодож ирсэн штэ гэдэг юм уу тийм хүлээлтийг үүсгэжтэй учраас аль болох хүүсээ мэдэх хүртлээр тийм хүлээлт үүсэхгүйгээр те хүүчээсээ охин ч гэсэн гэдэг тэр утгаар ингэж хүлээж аваасай гэж бас айгүй хүсэж байна. Тэгээд одоо тэгээд юм хөгжихийнхээ ирээр бас айгүй юм айгүй амар болсон байна. Тэгээд утасны аппликейшн одоо Hello Baby гэдэг аппликейшн байлээ. Тэгээ мөн бас эрүүл удам гэдэг сайт байлээ. Тэгээ тэднээс ингээд яг тухайн саруудтай одоо хүүхдийн маань боожлт хэр явагдаж байгаа мөн ээж болох миний бид ямар өөрчлөлтүүд гарах талаараас ингээд дэлгэрэнгүй байдаг учраас ээжнэр маань энэ хугацаандаас хүүхдийнхаа болон өөрийнхөө өөрчлөлт хөгжлийг бас ингээд давхар хянаад шалгаа яваасай. Тэгэх юм бол бас хүүхдтэй хандах хандлага бол өөртөө бас анхаарал маань бас илүү хялбар төхөн болох боломжтой. За тийм учраас ээжнэр маань зөв хооллоод жин дээр анхаарад эрүүл агаар сайн гараад эрүүл өөрийнхөө биеэр хүүхдээ эрүүл боожуулаад гэр бүлдээ тэр сайхан амар тайван ад жаргалыг авчраасаа гэж хүсэж байна. Тэгээ энэ хугацаанд бас гэр бүлийнхэн болон нөхөр бас айгүй чухал үүрэгтэй учраас нөхрөөд маань бас их нэртэй сайн халамж өгөөд илүү анхаарад бас энэ давах ёстой даваануудыг хамтдаа даваасай. Тэгжээж бас ээж маань илүү ирч хүчтэй, илүү амар тайван байх учраас за тэгээд гэр бүлүүдтэй амжилт хүсье. Тэгээд сайхан бүхнийг хүсье өрөөё. Тэгээд бичлэг маань таалагдсан бол доорх subscribe-ыг дараарай. Тэгээд өмнөх 3 сарын бичлэгийг бас энэ дээр оруулъя. Тэгээд сонирхол та бүхэн манаас үзээрэй. Тэгээд баярлалаа. Баяртай.